Хууль зүйн дотоод хэргийн яамнаас хариуцсан боловсруулсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хилцүүлэг боллоо. Тус хилцүүлгийн гол зорилго нь хялбар ажиллагааны шүүхийн хянан шийдвэрлэж буй харьцангуй тодорхой, эдрээ түүх багтаа хэрэгүүдийг шийдвэрлэх, тусгай ажиллагааны журмыг боловсронгуй болгох, төрийн үйлчлэгийг иргэдэд сайн үзүүлэх, өнгөрсөн хугацаанд гарч ирсэн алдаа дутагдлыг засгаж чиглэж байна гэдгийг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнхөртний онцлолоо. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтэн эрүүлжүүлэх, саатуулах байрны аль паагчид зориулсан эмнэлгийн яарчтай тусламжийн сургалт дадлага зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт дадлагын зорилго нь аль паагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, насан туршидын амь насанд аюултай зочмог өвчнийг эрт танин онцлох, амьлуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхэд шийдэж байна. Өнгөрч буй 7 хоногт хилийн зурагт зөвшөөрлгүй нутарч хууль бусаар ан хийх зорилготой 4 иргэнийг хилчид илрүүлж хуулийн дагуу шийдвэрлэлээ. Мөн улсын хэлт тулсан 6 удаагийн 11,216 тонн малыг хилчид илрүүлж ард иргэдэд учирч болох 11.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын хорих ял эдлүүлэх албанаас байгууллагын аюулгүй байдал, аль паагчдын сахилах хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүний сэрэмж, нийтийн аюулгүй байдал өрөөндор сонор сэрэмж 14 хоногийн амийг эхлүүлж нээлттэй үйл ажиллагааг зохион байгууллаа. Монгол улс болон Бүгд найрамдах Солонгос улсын гадаад харилцааны яам хоорондын консулын 12 дугаар зөвлөх үйлсний хүрээнд гадаад иргэн харилцааны газрын дарга Ууганбаяр, Бүгд найрамдах Солонгос улсын цагаачлал гадаад иргэдийн бодлогын газрын дарга Чаян Хуунаар Сөүл хотноо энэ сарын 23-ны өдөр албан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын цагаачлал визийн бодлогын хамтын ажиллагааг шинэ төвшөнд гаргах, иргэдийн зорчих асуудлаар санал мөн уулзалтын хүрээнд хоёр байгууллага хоорондын төрийн албан хаагч нарын харилцан солилцооны төлөвийг хэрэгжүүлэхээр басан байна. Дотоод хэргийн сургууль Тагнал ерөнхий газрын төрийн нөөцийн хэлтстэй хамтран төрийн болон албаны нөөцийн тухай хууль тогтоомж анхаарах зарим асуудал сэдвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь төрийн болон албаны нөөцийн тухай хууль, эрх зүйн мэдлэгийг олгох, ажлын байранд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын төрийн болон албаны нөөцийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын талаарх сахилах хариуцлагыг сайжруулахад чиглэжээ. Сургалтад төрийн болон албаны нөөцтэй танилцах эрх бүхий 130 гаруй албан хаагч хамрагдсан байна. Дотоодын цэргийн штабаас биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэх сургагч багшийн гэрчлэгийг аль паагчдад гардууллаа. Биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэх сургагч багшийн гэрчлэгийг гардаж авсан албан хаагчид цаашид өөрийн анги салбартаа сургалт зохион байгуулах, албан хаагчдын бие балдрын бэлтгэгжилтийг дээшлүүлэх, биеийн хүч тусгай мэхийг хуульд нийцүүлэн оновчтой аюул хөдлөх соёлыг төлөвшүүлэх сургагч багш нар болж байгаамаа.